Hello everyone, how are you today? Welcome to Smart Skills Academy. Сайн байцгаана уу та бүхэнд? Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ өгтөр үг. За, эхний бид нар өгтөр үг маань on гэдэг үг утсан байгаа тийм. Тэгвэл өнөөдөр хоёр дахь нь at. За, өгтөр үг гэдэг маань тухайн үгийг за ийм цаг хугацаанд шүү гэдгийг зааж өгж байгаа үг. Заавал ордог өгүүлбэрт манайхаа ингэж орхиод бичээд байдаг. Гэтэл бид нар ярихдаа тийм ээ цаг хугацааны талаар ярьж байгаа бол тухайн өгтөр үгийг заавал авах ёстой. За тэгвэл өнөөдөр at гэдэг өгтөр үгтэй хэрэгэлдэг жишээ өгнүүд байж байна. For example, за цаг хугацаа 1:30 буюу 1:30 гэдэг цагт гэх юм бол at 1:30, at night, at lunch, at the moment, at the weekend. За эдгээр үгнүүдийн тэгвэл уртал бид нар on юм уу энийг яах нь ерөөсөө ашиглаж болохгүй. За энэ маань буруу өгтөр үг ашиглаад байгаа гэсэн үг болох юм тийм ээ. For example, in lunch гэж хэлэхгүй гэсэн үг. At lunch байх нь тийм ээ. Okay, so let's try one more time. At 1:30, at night, at lunch, at the moment, at the weekend. Okay, let's try it within a sentence. За өгүүлбэртэй ашиглаад үзье. I'll see you at 1:30. За 1:30 буюу 1:30 минутад чамтай уулзъя гэсэн үг чинь. Okay, so гэртээ бүгдээрээ давтаараа I'll see you at night. I'll see you at lunch. I'll see you at the weekend. I'll see you at the moment. I'll see you at the weekend. Okay. За, буюу амралтын өдрүүдээр чамтай уулзъя. Тийм ээ? За, яг одоо чамтай уулзъя. За, энэ мөчид гэдэг багш нь жоохон багшлаад тийм ээ өгчлөд орчуулсан байна. Okay. Өдрийн хоолн дээр чамтай уулзъя. Okay. So, good luck everybody. Wish you all the best.